Эрдэнэтутын хөгжил бодлого судалгааны хүрээлэнгээс 2 дахь жилдээ ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаа төгсгөл элсэлтийн ерөнхий шалгалтанд хэрхэн бэлдэх, цаашлаад мэргэжлээ хэрхэн сонгох талаар сургалтыг зохион байгууллаа. Мөн тус байгууллага нь ирээдүйн эзэд байгалийн ухааны нэгдмэл агуулгын 2 дугаар олимпиадыг энэ сарын 30-нд зохион байгуулах гэж байна. Төгсөх ангийн сурагчдын хамгийн их толгомддог асуудал бол мэргэжлээ сонгох юм. Мөн элсэлтийн ерөнхий шалгалтанд амжилттай оролцох юм а. Учир нь тус шалгалтаас цаашдын дэвшин суралцах боломжууд нээгддэг. Тиймээс Эрдэнэтутын хөгжил бодлого судалгааны хүрээлэнгээс төгсөх ангийн сурагчдад мэргэжлээ сонгох, шалгалтанд бэлтгэх зөвлөмж өглөө. Эрдэнэтутын хөгжил бодлого судалгааны хүрээлэнгээс энэ жил одоо 2 дахь удаага байгалийн шилжүүлэлтийн нэгдсэн олимпиадыг Эрдэнэтутнаа зохион байгуулж байна. Манай олимпиадын онцлог бол дүнг нь шууд газар дээр нь буюу 2 минутын дотор тухайн дүнг олон нийтэд танилцуулдагаараа давуу талтай байдаг. Хоёрдугаарт бол шалгалтын тест бүх материал маань бол боловсролын үнэлгээний төвөөс лацтайгаа ирдэг. Бас нэг давуу тал нь юу гэдэг вэ гэхээр тухайн боловсролын үнэлгээний төвөөс ирж байгаа олимпиадын материалд орж байгаа асуултууд материалууд маань бол бас СТ ерхий шалгалтын дээр хэрэглэгддэг ийм зүйл байна. Бидний хувьд бол бас аль болох Эрдэнэтуттай байгаа оюутан залуучууд за ялангуяа ерхий боловсролын сургууль төгсөж байгаа хүүхдүүдийн мэргэжлээ зөв сонгох тал дээр туслахыг эрмэлзэж байгаа. Үүний нэг жишээ нь бол боловсролын үнэлгээний төвөөс СТ ерхий шалгалт өгөх гэж байгаа энэ хүүхдүүдэд удирдамж байдлаар СТ ерхий шалгалтаа яаж өгөх вэ, юу бэлдэж ирэх ёстой, юуг анхаарах ёстой гэдэг удирдамжуудыг бол өгдөг. Үүгээрээ бол тухайн СТ ерхий шалгалтанд орж байгаа хүүхэд 100% бэлтгэл хангаж шалгалтандаа сандралгүйгээр ирдэг гэсэн үг. Тэгээд одоо бол боловсролын үнэлгээний төвөөс бол шууд удирдамжийг нийт 12 дугаар анги төгсөж байгаа 600 гаруй хүүхдэд шууд хүргэж байна. Мэргэжлээ бол би өөрөө хэлсэн. Хин дараагийн өөрөө сонголт хийгээгүй. Өөрөө сонголтыг сонгох айгу итгэлтэй. Ямар ч эрсдлээс бол яахгүй. Төгс судлаач. Яшд бол бэлдээд хэлсэн байгаа. Тэгээд дөрөв жилээр шиг нь. Тэгээд аль эртнээс одоо эсэлтийн шалгалт өгөх хичээлээ аль эртнээс сонгосон нь бол одоо аюулаас наагуурл гэсэн. За өнөөдөр яг байгаа статистикийн мэргэжлээ зөв сонгох нь болохоор ирээдүйд ямар мэргэжлээ болох яаж болох нь бол 100% шалтгаална гэж байна. Өнөөдөр нийт ихтэй сургууль суралцагчдын 59% мэргэжлийн сонголт бол хамгийн чухал амьдрал. Манай үеийнхэн болохоор нүүн ингээд мэргэжлийн сонголтоо найз нөхдийнхөө ингээд сонглоо. Нэг бол өөрөө ерөөс ингээд нэг юм сонголтоо хийж чадахгүй. Нэг бол хоёр мэргэжлийн хүүг яасан байдаг. За энэ бол яг жолооч өөр хамгийн гол нь юу хийж чаддгаа мэдрэх хэрэгтэй. Хийж чаддаг зүйлээрээ л мэргэжлээ сонгох хэрэгтэй байх гэж бодож байна. Гэтэл хүндэл цогцолтууд байх байгаа. Тэгээд ерөнхийд бэлтгэж байгаа. За Монгол улсад нийт байгаа 100 ихтэй сургууль би түрүүний хэлсэн. Өнөөдөр бид нар яг мэргэжлийн сонголтоор ямар зааж өгсөн бэ? Өөргөө сонгох мэргэжлийн талаар мэдээлэл чадмаар. Дүүнэртээ өнөөдөр мэдээлэл өгөх гэсэн. Эрдэнэтутын хөгжил бодлого судалгааны хүрээлэнгээс зохион байгуулж буй ирээдүйн эзэд байгалийн ухааны нэгдмэл агуулгын 2 дугаар олимпиад нь ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдын цаашид суралцах хүсэл сонирхлыг идэвхжүүлэх, байгалийн ухааны хичээлийн нэгдмэл агуулгын хүрээнд эзэмшсэн мэдлэг чадварыг сорих, боловсролын үнэлгээнд шинэ технологи нэвтрүүлэн амжилттай нутагшуулах зорилготой юм а. Байгалийн ухааны нэгдмэл агуулгад математик, физик, хими, биологи, газар зүйн хичээлүүд багтах бөгөөд эдгээр хичээлүүдээс олимпиадын даалгавар бүрдэнэ. Тус олимпиад нь дүнгээ шууд гаргадгаараа онцлог юм. Орхон аймаг өнгөрсөн жилээ элсэлтийн ерөнхий шалгалтын дүн энэхүү аргаар газар дээр нь шууд засаж сурагчдад танилцуулсан билээ.